Баяр цогтын талаар гэж. За баяр цогт мөхтэйг одоо юуг нь ярих вэ? Тэгээд баяр цогт даргын тухайд бол юу штэ. Зөв миний хардлага бол ер нь бол Монголд нэг за ухаантай хүн гэж яригдах юм бол хоёр хүн л байсан. Байсан ч яах вэ? Баяр бол бурхны хүү тийм ээ? Агуу. Тэр бол тустай хүн биш. Бурхны хүүхэд. Бараг бурхан шахуу. Дариж тэгж аярж болохгүй байгаа. Амны алц өршөөгөрөө тийм болж байгаа бах тийм. Би бол агуу. Би өөрийгөө тэгж бодож авдгийг. Угаасаа ч агуугаа баталж байгаа бах. Энэ хүнд зовлон бэрхшээлтэй нөхцөл байдлаас өдөө зэрэгтэй амьдрна гэдэг бол үнэндээ л би бол үнэндээ л аргагүй бурхны хүү. Бурхны хишгийг хүртсэн хүн гэж би өөрийгөө ойлгож байна. За хоёр надад үнэлэгдэж явдаг хоёр хүн байдгийг. Нэг нь бол Монгол онкны ерөнхийлөгч асан Чулуунбат. Хоёр дахь нь энэ баяр цогт юм байхгүй юу? Чулуунбат бол үнэхээр их оронч үнэхээр мундаг хүн байсан уу? Байсан. Чулуунбат бол үнэхээр мундаг хүн байсан. А баяр цогт бол үнэхээр мундаг, толгой бол үнэхээр мундаг шүү. Супер. Гол нь сэтгэл Монголын төлөө биш. А Чулуунбат бол толгойч Монголын төлөө, сэтгэл нь ч Монголын төлөө байсан. Яг уу зовчуулж барьсан юмнууд бол зөндөө байсан бохоо. Тэр нэг бол би мэдэхгүй. Ер нь их оронч хүн байсан гэж би бодож явдгийн зүгээр дотроо. За Жасраагаа мартцсан байх шүү нэрээ. Жасраагаа мундаг хүн байсан. Чулуунбатгаа мундаг хүн байсан. Зүрхэн ч Монголын төлөө, толгойн ч Монголын төлөө. А баяр цогт бол толгой бол үнэхээр супер. Тэрнтэй бол Баярбаатарт бол арай хөрөхгүй. Тэгтээ бол супер. Миний нэг бараг 50-60% тэр нь төхөж очиж шүү. Баяр цогт бол мундаг шүү. А гэхдээ бол сэтгэл Монголын төлөө биш. Сэтгэл бол өөрийнхөө төлөө. Тэгээ нэгд сэтгэл байхгүй хүн чинь тэгэл яах юм? Мянган толгой байгаа. Тэрнийгээ тэгээд сэтгэлгүй хүн чинь тэгэл хувийн эрх ашигад л ашиглаж байгаа байхгүй. Баяр цогтыг тэгэл ойлгочих ерөөс. Толгой бол үнэхээр бурхны хүүгийн талтай тэнцүү толгойтой хүн шүү. Амар шүү. Бурхны хүүг бол тусгай гэж хэлсэн тийм ээ. А толгой бол мундаг, сэтгэл байхгүй. Их орно гэсэн сэтгэл байхгүй. Нөө хуваа бац. Би баяр цогтыг таахтай ингэж таадаг байхгүй. Багадаа яг нэг жоохон ирлиз гаралтай байж маадгүй. Үнэ. Тэгээ багадаа их гадуурхагдаж өссөн. Тэгээд тэр гадуурхагдаж өссөндөө их монголчуудад их өшдөг гэх юм уу да тий. Тэгэл ирнэ сэтгэл гардаггүй байх л шиг би бодоод байдсан шүү дээ. Түүнээс толгой бол мундаг шүү. Тийм ээ. Хар багасаа одоо ингээд нэг жоохон гадуурхагдал манайхан чинь ямар хятадуудыг ирлизүүдийг ямар ч амар үзий яддаг ч үл ядчих яах тийм ээ. Тэгэхээр чин тэгээд тэгж гадуурхал дунд өссөн хүн бол дотроо нэг юм бодж л өссөн байж таарна шүү дээ тийм ээ. Тэгэл сэтгэл гардаг байх. Түүнээс толгой бол мундаг. За баяр цогт бол тийм л байна. Одоо эн чин сэтгэл нь их орны төлөө мөртлөө толгой нь бас хөрөхгүй гэж байна шүү дээ. Мөн үү? Сэтгэл байгаад байдаг толгой хөрөхгүй гэж байна шүү дээ. Хүний энэ толгой гэж юм чинь хамгийн чухал юм байна гэдгийг энэ Монголын ард түмэн энэ оонууд минь ухаараач. Толгой. Басуу авраг өнөөдөр хүнээс илүү юм юу байгаа юм бэ? Басуу Батцуур авраг нэг хүнээс нэг тим юмараа илүү шүү те. Нурууны бэр тасархаа шүү, хөлөндөө тасархаа бэртаа шүү. Хоёр толгойд бол өстө үнэхээр мундаг шүү ч гэдэг юм уу. Басуу авраг ерөөсө тэдэн 100 кг сууж гин, тэдийг шахаж гин. Эсвэл басуу авраг нэг тим амар урам ихтэй шүү энэ гэсэн та нар гаргаад ирээч. Байхгүй гоостой. Хамгийн гол нь тэр хүний чинь зэвсэг нь энэ толгойн дотор байгаад шүү дээ. Ойлгож байна уу? Толгой энэ хүн гэж амьтан чинь амьтнаас юугаар ялгараад байгаа юм бэ? Толгойгоор ялгараад байна шүү дээ. Хүн одоо их гуцах юм бол зүгийнээс долоон дээр байгаа шүү дээ. Зүгий бол дургу үргээд юм бол нисээ яваадаг шүү дээ. Зүгтаач нь. Хүн бол одоо нэг хүн рүү нэг ямар нэг амьтан дайрахад хүн зүгтааж чадахгүй. Хүн бол дэлхийн хамгийн удаан амьтан баг. Дэлхийн хамгийн болхио баг. Дэлхийн хамгийн арчаагүй нь баг. Хүн бол ерөөсөө дэлхий дээр бус амьтдаас илүү юм байхгүй шүү дээ. Дандаа бүх юмараа холддог. Ганцхан юмараа илүү шүү дээ. Толгой. Тийм ч учраас өнөөдөр одоо ингээд энэ дэлхийн ертөнцийг эзэлсэн байна шүү дээ. Манай монголчууд энэ үнэхээр орхгүй л та. Дэлхийн хөгжлөөс нэг 400-500 жилээр сэтгэлгээний тоцорж байгаа шүү та нар. Тэгэл мэдрэл муутай юм шиг нэг тийм нэг бие хаа нэг олон нэг тийм гачин юм дэмждэг. Хамгийн олон бүх барилдуулыг шиг мэдрэл муутай. Гэхдээ энэ тэрбум хүнтэй хятад хамгийн олон хүн барилдуулъя гэж ярихгүй байхад нэг мэдрэл муутай юм шиг нэг 3 сая хүн л нэг хамгийн олон бүх барилдуул нэг солиордгийг. Манай монголчууд үнэхээр тийм. Энэ толгойтой хүмүүсээ дээдэл заяа. Тэгэх юм бол Монгол хөгжинэ. Түүнээс биш бяртай хүний ихж байдаг юм уу? Царайлаг хүний ихж байдаг юм уу? Баян хүний ихж байдаг юм уу?
удам судартай хүнийгч байдаг юм уу битгий дээдлээ тэнхтэй дээ за мангаруудаа. Тэр баячуудын хүүхдүүд ч одоо энэ хүн алаад тэр Филиппин хүн алдсан малцсан гэдэг яригдж байгаа өстө мангарууд. Нэг тэр баяны хүүхд гэл тэгэхээр долоочих гол хатин тэнийг малнууд. Баяр Батрыг долоо за тэгэх юм бол та нарын амьдрал дэвшлэн.